Сайн байцгаана хүүхдүүд ээ. За өнөөдрийн шидэд харандаа булан маань эхлэхэд бэлэн боллоо. За ингээд орцож байгаа хүүхдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Ухаан бэлэг. Ухаан бэлэг орсон байна. Дараагийн хүүхэд Намайг Мөнхбат гэдэг. Мөнхбат орж ирж. Дараагийн хүүхэд Амирлан. Дараагийн хүүхэд Хулан сургууль анги багшаа нэг хэлээдтэй. Идэх хулуу. 150 дугаар сургуулийн багш нь Пүрүдэрж багштай. Нэгийн ямар бүлгийн? Нэгийн 5 Тэгийн 5-ын 6 нэг ангийнхаа орж ирсэн. Одоо шижигэнт сайхан зурна, тийм ээ. За дараагийн хүүхдийн нэр Совдид нь орж иржээ. Дараагийн хүүхэд Төгсцээ гэсэн ийм авиаслаг 6 хүүхэд орж ирсэн. Багш нь юу гэж хэллээ? Толгойн жоохон томор зурчаарэ гэдгсэн, тийм ээ. Тэгэхээр чинь толгой томтой болохоор амьтны зулцаг болох нэ. Түрүүний хичээл дээр 4-р ангийн хүүхдүүдэд аавын зураад өгсөн байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө зулцаг нь надыг зураач гэ барьцаа болдог уйлаад. Тэгээ хэдүүлээ одоо зулцгын зурна. Нөгөө цагаан баавгын зулцаг чинь цагаан баавгын чи ер нь хаана амьдэрдэг юм бэ? Асан. Үүдэн оронд. Хүүтэн оронд. Тий. Хойд төлд байдаг тийм ээ. Их ховордож байгаа юм. За та нар өөштэй. Нэг ийм 100 дугуй дүрсийг ингээд томоор гаргаж. За хараарай. Дотроо би чадна гэж бодоод томоор сайхан гаргаж. Эхний хүүхэд боллоо, сайхан том боллоо, хулангийнх боллоо. Хөөхий. За зүйтэй. За одоо төгсөе. Том. Зэрэгтэй. За. Жаах үдээж байгаа 2 хүүхдийг завчи. Энэ шиг турч. Чиний нэдээ алсад байгаа болох гэдэг. Ийм том. Чөлөөт. Чиний жоохон 100 дугуй болчлаа. Яг энэ шиг турч. Хулангийнхыг харж байна. Ингээд турч. Багш нь ингээд мөрийг ингээд чи одоо ингээд турч. Ингээд. Болж байна. За чи одоо жаахан дээрээс. За. Хэрэгтэй. Би чаднаа гэж бодоорой. Явлаа. Томрлоо. За одоо хэмжээнүүд яг болсон. За доторх байна штэ. Энийг ингэж зурсан юм чинь хамар нь штэ. Энэ яг энэ голд нь ийм хөөрхөн 100 дугуй хийгээд дунд нь ийм гэрлэн цагаан дугуй үлдээгээд энийг ингээ боочхно. Энэ юу вэ? Хамар нь байна. Хэдүүлээ хөгжилтэй хөөрхөн зурхын тулд яг хамрын том хийж байна. Тэгээ тэр цав цагаан биеийн дундаас чинь биш үү? Ийм жижигхэн нүд ингээ харагдчихвээ. Хөөрхөн байгаа биз? Хүн зурхад ямар нэгэн амьтан зурхад одоо энийг шууд туулаа болгож болно. Одоо гэхдээ хэдүүлээ цагаан бавгаа зулцгийг зурж байна. Одоо бэлтгэл ангийнхан буюу 1-р ангийнхан дандаа ийм дүрс ашиглаж зураг зурнаа. Хөмсгийн хөөрхөн ийм дөрвөлжин тэгш өнцгт маягтай хийж. За энэ шинжилд явж байгаа юм чи мэдээж биш үү? Инээж байгаа тийм ээ. Дээшээ харсан ийм ном зураасыг томоо тавьдаг. Тэгэхээр та нар руу хараад яаж ийн? Инээж. Тийм нэмсэгдэх маягтай болж штэ тийм ээ. За энэ өнөө шинжилийн нэг өвлийн өвгний малгай байдгаа. Тэрийг хийх штэ. Энэ бол одоо их амархан ийм гурвалжин хийгээд ийшээ үндсэн үзүүртэй. Тэгээ энэ хүнд нь яг дугуйчих штэ. Тэгээ улаанаар будчихлаар яг Санта Клаусын малгай шиг малгай гараад ирнэ шүү.
Оо би энэ хийхэд бол амархан. Цасан хүн зурж байгаа юм шиг яг уу. Энэ толгойноос жижигхэн дугуй хийчихнэ шүү. Хөлийг хийхэд амархан. Доошоогоо ийм 3 зураас татчих. Тэгээ энд нь яг уу. Хөлийг бас 100 дугуй зураад энд нь хомсыг хийчихнэ шүү дээ. За одоо юу дутуу вэ? Гар дутуу вэ? Зүйтэй. Хөөрхөн цагаан баагуунууд. Хөгжилтэй дөрүүд. Зурлаа да. Болж байна мач зархитэй тэг зурлаа. Одоо 3 зураас доош явчих нь шүү дээ. Төгсөе. 3 зураас доош явж. За одоо гар бол бас их амархан. Яг энэ үзүүрээс нь харж байна. Ингээд. Энэ үзүүрээс нь ингээд. Хоёр гар нь ингээ гараад ирж байна тийм ээ. Тэгэнгүүтээ энэ хүнд нэг дугуйжаад гэж байна. Оо. Ингээд алхаад ирж байгаа. Оо. За ингээ будах ажилтай. Будах ажил нэг амархан дөө. Хазар дээр нь яг хүйтнийг даартсан байна гэж бодоход яг ягаа хийч. Чихнийг нэн дээр яганаар бодчихно. Цээжиг нь будахта та нар биш үү? Ингэж гүйлгэж ахиулах маягтай зөөлхөн дараа будаарай заа юу. За одоо юу дутуу вэ? Малгайг ин гаргаад ирвэл юм уу? Марцсан гоё болно доо. Уулаана. Марцсан зураг болно доо. Уулаана. Оо, ингэж яах яах вэ? Наашгаалхаа тэржвэ. Улаан чи юм биш юм бэ? Энэ яагаад багш нь ийм гаргаж ийн гэхэлэр энийг ингээ будахлаар цагаан баагууч яах вэ? Наашаага тодроод ингээ гараад ирнэ шүү дээ. За гол будах юм бол одоо энэ л их будагдана да. Будахтаа та нар багш нь ингээ идээд байгааг харж байна уу? Ахиад идээд байгааз. Тэгтээ хөнгөн дараарай. Ингээд байвал яах вэ? Болохгүй тийм мохоо болно. Палмастер намархан дуусна. Зөөлхөн дараа байвал яах вэ? Зурагч өөрөө цэвэрхэн болно. За ингээд хэдүүлээ будангаа яадаг үлээ. Дуу шүлгэн дуулна. Ухаан бэлгээ юутай ирсэн? Дуутай юу, шүлэгтэй юу, онцгтой юу? Дуугаад болчих. Мэлхэн минь атадлага миний чих этэлхэ огохон дүүмэн ах ихтэхэ усны тулс шиг адилхан да аавч хаяатсан би ах ихтэй дүүми өвөний хи атти Уммукны алтан уйямми тугэ хотом миний хай хөлцөлтөн гүйх миний хөл умэги олми имэгин дэлбэс усмми аатасэми ах ихтэй туми Өвөний атти уммукны алтан уйямми адилхан би. За энэ өвөө нь хараад аав ээж нь хараад миний сайхан дуулахыг сонсоод баярлж байгаа даа тийм ээ. Ухаан бэлэгтэй баярлалаа. Дараагийн авьяаслаг сурагчдаа мөнх батаас юу тэр вэ? Ансах шүлэгтэй би. Зүйтэй шүлгээ уншиж. За.
Аргалын бата бүргэсэн малчны гэр дүрсэн би атархээр нутгаар үлгиймэн гэж боддог зэрэг маань сүнгэсэн алсын бараа ширтээд цэлгэр сайхан нутгаа зэгтэн багтан харахад үлээж байгаа салхинд өмсөж байгаа юм шиг өршөөлтэй жимийн гарт илээдж байгаа юм шиг инрүнгийн сайхан санагдахад эрэг зүрхмэн давтаж хосгүй баярын нулимс хоёр нүдмийн бэрхдэг онцны нутгаа би өөрийн гişэн гайхаж угаасан тунгалаг мөрднөө би ишийн сүсийг сандаг энэ нутагтаа би эдмэн юм инхрис өссөн хүн юм ирээд өгөөд түмэнтэйгээ болголцох их үг хүлээсэн юм. Гамгая. Их үг шүлэг шүү дээ. Тэгэхэд бол одоо сайхан торлогоо нэгдүгээр ангийнхан одоо эрдэм Үнэн шүү дээ. уншаа сурж байгаа тийм ээ. Та нар одоо ямар үсгэн дээр явж байна? Ир. Ир рүү орсон уу? Аха. Тэгвэл ра, ре, ри, ро, рүү гэж явчих юм биш. Мэдэн. Тэгээд араа ирээ ир ороо рөө гэж явчих юм биш. За гоё. Эрийн төрөнд юу үзсэн? Эр үсгийн төрөнд нь хэ үзсэн үү? Эцэг байгаа юу? Эс үзсэн тийм ээ. Са си со сүү гэж явчих юм биш. Амархан шүү дээ. Хичээгээрээ. Амьд юу тэр? Бодож наадах чинь гоё түү шүү. Сапин хама антавы гэсэн сапиро аханаха веха сасемаре камбеби тасмэсэн мэро сончна винлэкэн лайжо беби сончны винлэкэн лижона сэчна винлэкэн лайко беди айком тумс нэтбинэта апаца За сайхан өгдөлтөд дуудууллаа. Амирлантай баярлалаа. Нөгөө битгэл ангийнх надад зааж өгсөн шүү. Би мэдэн шүү. Хулан үтээс дуутай юу шүү дээ. Дуу. За сайхан дуулж. Үтгээ бэрсэн төрхан гарт мэ. Укол бох аргыг заасан. Багангийн багштай баярлаа. Бүгдээр бас ярхан бийцэн бийцэн сурдаа. Багангийн багштай бие ухаан сүрсэн бодын сантмена та бодох аргыг заасан. Багангийн багштай баярлаа. бас ярхан бийцэн бодож сурдаа. Багангийн багштай би хайртай. Багангийн багштай би хайртай. 35 үсгийг 100 дотор зааж өгсөн анхны багш багангийн багштай баярлалаа гэдээ алгаа тасчих үед үү. За. Танай багш чинь нэр нь хингэлээ? Пүрүүдэр жирэгтэй багш байсан би. Тийм. Ястай гоё. Анхны үсэг заасан эрдмийн өндөр тавьсан сайн багшаа хүүхдүүд мартдаггүй. За дараагийн хүүхд нь совд эрдэнэ юу тэр? За. Зүгээрийн гэж нэ. Усиг авхан нүмтний хамсаад уйхан эжихийн ингэж нийтмэгсэд гүйж дэлхийн араандор хүүхэд бүхэн нэрлийг хүсдэгэ гүйж дэлхийн араандор хүүхэд бүхэн нэрлийг хүсдэгэ бэлчин бүр алгаад илээгээ ачаглын цэцэг ургаарай батал хүслийн дугаарыг ёо ариун хайрын хөр бугаарай. Алим жимсэнд хацран мөн байгаад аялах дундан хацран гэрэлтэй хөөж дэлхийн араандор гүгд бүхэн ярлыг хүсдэгэ хөөж дэлхийн араандор гүгд бүхэн ярлыг хүсдэгэ
Цэцгэн бурлаас үлгэр сонсоод цэцгэн дундуур эргэлж бигээд хүүш дэлхийн араандор хүүхэд бүхэн яргалыг хүсгээ хүүш дэлхийн араандор хүүхэд бүхэн яргалыг хүсгээ бэлжин бүр алгаад илээгээ ачаалын цэцэг ургаарай бодол хүслийн дугаар өгөө ариун хайрын хуур бугаарай ариун хайрын хуур бугаарай. За баярлалаа. Сайхан дуудуулсан Совд Эрдэнэтэй баярлалаа. Чи дуучин болно. Ястай гоё зөв гоё хоолой байна. Төгсөө юу тэр? Шүлэг. За шүлгээ сайхан дуул. Нарийн гоярандаа нандин сайхан дэвтэр хичээлийн чухал хэрэгсэл хизээж бидэн тустай хазаж өнгөж суул харандаачин ууран дэндүү гамны байвал дэвтэрчин муугай болно харандаа дэвтэр байхгүй бол хаана угаараа бичихгүй хичээл номоо хийхгүй бол хизээж онд сурахгүй. Ястай урт уржуулгуудыг мундаг зээжсэн сайн хөвгтүүд байна. Бүгдээр амжилттай сурна. Төгс жаргал одоо томоо болно шүү дээ. Тэгээ ямар мэрэгчлээ болох вэ? Эмч. Гоё мэрэгжил. Совд Эрдэнэ ямар мэрэгчлээ? Эмч дуучин болоорой за. Хулан ямар мэрэгчлээ? Эмч. Хурдан эмч сууж гин үү? Эмч. Бүдүүргэн эмч болчлоо үү? Дараагийнх нь Мөнхбат ямар мэрэгчлээ? Сагдаа. Амригри. Хошууч Мөнхбатаа. Эмч. Бас эмч юм уу? Юу юм? Сагдаа. Амрыг ирээ. Ухаан бэлгээ. Ухаан бэлэг урандагийн амрыг ирээ. За бүтээл төрх агшин. Багшигаа нэрийн дуудахлаар урд талд ингэ бичээрэй. Нүүр бардам сайхан зураг зурлаа. Нэгдүгээр ангийнхан шижгэнсэн сайхан хөлтөд орж ирж байна. 170 дугаар сургуулийн. Одоо бүтээл төрх агшин гэж сайхан агшин байдаг. Энийг эхлүүлье. 170 дугаар сургуулийн 1-р ангийн сурагч Ухаан бэлгийн авиаслаг зураач Ухаан бэлгийнхэн зураг үзье. Ухаан бэлгийн ухаантай зургийг хараарай. Тэр ийм хөөрхөн зурсан. Чи тогтоод хөөрх ингээ барьдаа. Урд талдаа. За тэгээ тогтооч. Тэр ийм хөөрхөн зурсан. Хэлбэр дүүрс хоёртой Европорт цагаан баг шиг хөөрхөн зурцгийн ийм хоёрын туйхан хөлтэй хөөрхөн зурсан байна. Яг тэгшгэн бариарай. Ухаан бэлгээ цасан ширхэг хажуу талд нь бодрон орж байна. Сайхан зураг зурсан Ухаан бэлэгтэй улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Мөнхбатын зургийг үзнэ. Цагдаа Мөнхбат. За тэр. 1-р ангийнх ингээ дүрс ашиглаад 4-р ангийн цагаан баавыг зурхтаа одоо хэлбэр нөгөө уран зураасыг ашиглаж ирсэн тийм ээ. Тэгээд төсөөллөөрөө зурж ирсэн байхгүй юу? Одоо бол 1-р ангийнх яаж байна? Дүрсээ ашиглаад янз бүрийн амтан зурж чадах нэ. Мөнхбатам амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Амирлангийн хөөрхөө тэр ийм л байдгийг ерөөс цагаан баавган зурцах гэж. Нөгөөд баяртаа ингээ баярлц ирж яваа тийм ээ. Шинэ жилд ирж яваа цагаан баавгай хөөрхөн уран гой төрсөлсөн тийм ээ. Тэгээ ховорхон гардаг нарыг нь зурцсан. Тэр өдөр нар гарсан биш. Амирландаа амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Хулангийнхаа зургийг үзнэ. Хулан эмч маш гоё уран чамбай гоё төсөөлттэй гоё зургуудыг ингээ зурдаг. Манай хүмүүс ийм сайхан чамбай. Тэр хамрын ингээд хөөрхөн бонд ойлгочихдоор ерөөсөө цагаан баавгай додроо гараад ирж байна. Тэгээд ийм сайхан зураг бүтээлтэй ерөөсөн хуландаа улам амжилт хүсье. Шинэ жилээрээ нөгөө шинэ жилийнхээ сүлд мод биш үү? Тэрийг чимэглээрээ сая зургаараа. За баярлалаа хулаа. Дараагийн авиаслаг зураач Совд Эрдэнэ дуучин эмч ийм гоё төсөөлттэй гоё зурсан. Хэдүүлээ толгойгийн том гаргана гэсэн тийм ээ. Тэгээ жижигхэн зулцах чинь том толгойтой
Тэгээ хэлбэр нь биеийн жижиг болгохоор ийм хөөрхөн игдүүтэй харагдаж байгаа. Сайхан зурсан Совд Эрдэнэтэй улам амжилт их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Төгс Заяа. Төгс Заяа бас их чамбай хөөрхөн зурноо. Загвар өсөх цагаан мавган зулцах гэж харагдахаар их гоё төсөөлттэй дүрсээ ашиглаад ийм хөөрхөн зураг зурсан байна. Сайхан зураг зурсан Төгс Заяадан амжилт хүсье. За ингээд багш нь их сонин бэлэгтэй ирсэн. Нэгдүгээр ангийнханта та нар нөгөө нэг шинэ жилээр ингээд шинэ ёлкин дээр нь мөнгө тавьдаг штеп. Тэрийгээс хатгалаараа гээд ийм одоо цэп гэж нэрлэдэг. Одоо бол мөнгө хадгалах сав. Надад байгаа ш. Байгаа юу? За тэгвэл дүүдтэй ч юм уу 2-ыг тавьж байгаа тэгээ хэрэглээрэй заа юу. Би байгаагийн чинь зарим нь мэдсэнгүй. Тэгтээ яг уу энэ байхгүй хүмүүс энд сайхан гээд энэ завсраар нь мөнгө хийгээд тэгэл түлхүүртэй түрийн цоожлол тий. Тэгэл эндээ байж гин хүн авахгүй тийм ээ. За ийм сайхан бэлгийг гардуулнаа. Мөн энэ бүрмэд чихэр байж байгаа. Солонго гэдэг. Энэ чихэр шүтэнд хор байхгүй. Хоп гээл. Цэцэг нүр гэж ийм чихрийн хамт бэлгэлж байна. За авчих гэж нэлээд сандрандаа гэж. Юу ч гэсэн ингэж явж байгаад энэ дээр тавьчих. За чамд кромитэд тарлаа. Кромитэ байхгүй ч юм тийм ээ. Энэ юутэй вэ? Күүкэлтэй баат. За ингэ сайхан. Одоо хэдүүлээ аривалдаг юм хадгалдаг болно тийм ээ. Цоглол нь мөнгө өрөхгүй. Тэгээд кромит байхгүй. Одоо нөгөө юу дээ энэ? Күрүмитэй. Эргээд чихрийн нөхөөс. За эндээ сайхан хадгалаа шүү дээ. За хаалт. Та таалагдсан. За солонго чихрээ бэлгэлж байна. Солонго чихэр. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дууслаа. Дараа дахин уулзлаа. Баяртай. Би чадна.